Цэзэний залуусан зайнуудыг хичээлээр хэдвүлээ. Спорт бол resistance дээр үүсэх боломжтой хөдөлгөөнүүдийн үед яг тэр хөдөлгөөний үүсч нийтийг таних тулд candlestick-ийг ашиглах хэрэгтэй. Тэгвэл тэр candlestick-ийн өөрийнх нь яг тэр хөдөлгөөн дээр үүсгдэг price action-уудыг таньж авна. Окей. За тэгэхээр ер нь бол энэ хоёрын хооронд нэг амар салгаадах шаардлагагүй. Гэхдээ илүү салгаад нэг хичээл болгочих юм бол нэг дор ингэж олон юм жигснээс илүү үр дүнтэй гарч ирнэ гэж бодсон учраас салгасан байгаа. Окей. Тэгэхээр юуны өмнө спорт бар resistance дээр үүсэх боломжтой хөдөлгөөнүүд эхлээд ойлгох хэрэгтэй. За ер нь ямар хөдөлгөөн үүсэх боломжтой юм бэ те. За өчтөрчийн хувьд яг өмнөх хичээл дээр бол ерөөдөө хэдүүлээ спорт бар resistance дээр үүсэх боломжтой хөдөлгөөнүүдийг ерөөд нь ойлгочихсон гэж би бодож байна. За хоёулын зэрэг зурчих. За нэг нь спорт, нөгөөх нь resistance. За resistance дээр хөдөлгөөн ерөөдөө ойж болно, эвдэж болно, retest хийж болно, breaking хийж болно. Окей. Тэгээд break out хийж болно гэсэн ийм нөхцөлтэй байдаг. За эдгээр дандаа resistance шүү за. За энэ шарууд дандаа resistance. За нэгдүгüрт нь бид нэр юу харж байна вэ гэх юм бол хамгийн ихний зүйл бол мэдээж ойлт буюу bounce. За ойлт буюу bounce гэдэг зүйлэн дээр ерөөхдөө яаж яг bounce болж ин бид нар мэдх юм бэ? Resistance дээр хүрээд ирлээ bounce болж гинэ гэдгийг бид нар яаж таних вэ? Тэгэхээр bounce гэдэг хөдөлгөөн маань ерөөхдөө resistance дээр үүснэ гэдэг маань үндсэндээ тухайн resistance дээр их хэмжээний sell volume орж ирж байна гэдэг утгатай. Их хэмжээний sell volume орж ирж bounce болно. Тэгвэл энгийндээ бол энд заавал bearish candle үүсэх ёстой гэсэн. Энэ одоо ойлтыг батлах bearish candle. Гэхдээ тэр баталж байгаа bearish candle өөрөө ямар candle авах хэрэгтэй вэ гэхээр peak candle-ийн дайтай буюу оройны candle-ийн дайтай bearish candle буюу зүгээр нэг улаан candle биш. Их хэмжээний sell volume-ыг өөртөө агуулсан улаан candle байх хэрэгтэй. За тэгэхээр тийм улаан candle гэдэг төсөөлөх юм бол хэдүүлээ хамгийн ихний төрөл бол мэдээж том улаан candle байгаа. Том улаан candle буюу engulfing candle байж болно. Хоёр талдаа ямар ч weak-гүй том хэмжээний улаан биетэй candle. За энэ бол юу илэрхийлж байгаа вэ гэхээр ерөөдөө өмнө нь өсөөд гарч ирж байсан ногоон candle-уудын эсрэг энэ улаан candle гарч ирснээр энд эргэлт үүсэх боломжтой буюу reversal үүсэх боломжтой. Тэр buying volume-аас илүү selling volume орж ирж байна. Энэ resistance дээр цохигдоод bounce хийчлээ буюу ойчлоо гэдгийг илэрхийлж идэг. За дараагийн төрөл бол мэдээж том хэмжээний rejected ногоон candle гарч болно. За том хэмжээний rejected ногоон candle гэхээр бараг толгойд чинь шууд буурчиж байгаа гэж бодож байна. Sorry. За тэгвэл энэ талтан зурч. За том хэмжээний rejected ногоон candle ерөөхдөө бол яг B нь бол ногоон өгтэй. Гэтэ юм rejected тэгээд B нь айгүй жижигхэн, дээдлийн weak нь айгүй том. Энэ candle бол өөрөө юу илэрхийлдэг вүлээ мэдээж ойлгомжтой. Selling volume, buying volume-ыг дарж, buy байсан хэсгийг sell volume-тэй болтлон доош нь дарж өгөөд том хэмжээний rejected weak-ийг дээр нь үлдээгээд доор нь бага хэмжээний buy-руудыг үлдээсэн буюу buy-руудыг энэ хэмжээгээр sell рүү dominant хийж байна. Тэгээд дээрээс нь selling volume ийм өндөр байна. Энэ бол bearish хөдөлгөөн эрхийн дохио гэдэг. Энэ дохио өөрөө resistance дээр ингэж үүснэ гэдэг нь өөрөө маш сайн гэсэн үг. Тэгэхээр энэ бол bounce байх бүрэн боломжтой. Эндээс ханш bounce хийх бүрэн боломжтой. За тэгээд дараагийн зүйл нь юу байдаг вэ гэх юм бол мэдээж юу ажиллах уу гэхээр за мэдээж одоо энэ биенийх нь оронд улаан байж болно те. За түүний дараа бол яг ногоон биетэй. За тэгээд эндээч weakтэй байж болно заяа. За ногоон бие нь бол өмнөхөө бодоход хамаагүй том байна те. За хамаагүй том. За иймэрхүү. Тэгвэл энэ дэр бид нэр ингээ хэмжээд үзэх юм бол за ногоон бие болон доотлын weak-ийг хамтд нь оруулахад дээдлийн weakness-ээ хамаагүй жижигхэн байх. 2 pips ба түүнээс дээш зөрүүтэй байгаа тохиолдолд энийг rejected candle гэж үздэг. Ерөнхийдөө rejected candle гэдэг маань юу хэлээд энэ вэ гэх юм бол хэдүүлээ үдсэн нөгөө нэг ногоон candle-ийн хувьд бол дээрээ weakтэй, ер нь дээрээ том weakтэй, эсвэл доороо том weakтэй candle-уудыг rejected candle гэж нэрлэдэг байгаа. Дээрээ том weakтэй candle-ууд resistance дээр гарч байгаа буюу resistance дээр bearish rejected candle гарч байгаа тохиолдолд энэ бол ерөөсөө bounce гэж шууд 100% тодорхойлогддог байгаа. Окей. За тэгвэл одоо энэ candle-ууд нь өөрсдөө bounce candle буюу оройн candle шиг яг bounce candle буюу ойлтын candle гэж тодорхойлогдож байгаа бол ойлтын candle-ыг батлах candle гарах хэрэгтэй.
Ойлтын candle-ыг баталдаг candle ямар candle гэдэг вэ гэвэл энэ ногоон candle-уудын араас цэвэр улаан candle гарах ёстой. За цэвэр улаан candle гэдэг маань ерөнхийдөө бол цэвэр bearish candle буюу доороо том weak-гүй том улаан биетэй candle байх ёстой. Хэрвээ доороо том weak-тэй болоод ирэх юм бол юу илэрхийлдэг вэ гэхлээр ерөнхийдөө нөгөө ороод ирсэн байгаа sell-ийн volume маань хүчээ алдчихж байгаа юм байна. Тэ? Энэ одоо resistance zone дээрээс хөдөлгөөн ойлоо гэж үзэхэд хэцүү болоод ирж байгаа байхгүй. Яг гэвэл ойсон нэг candle арсан тэрийг батлах candle нь яг ойлтой баталж чадахгүй. Түр хугацааны sell-ийн volume үүссэн юм шиг те. Түр хугацааны богино хугацааны sell-ийн volume үүссэн байх өндөр магадaltaй болоод ирж байгаа. За энд бол sell-ийн volume үүссэн үнэн. Гэхдээ эсрэг нь buying volume ороод ирлээ. Тэгэхээр энэ хавцаа нэг юм indecision байдал үүсэж штэ. Indecision байдал үүссэн юм чинь энэ breakout шийдэх магадaltaй байхгүй. Тийм учраас ийм candle үүсч болохгүй. За харин ямар candle үүсэх ёстой вэ гэвэл том хэмжээний улаан candle буюу ийм candle үүсэх ёстой. Тэгжээж яг энэ bounce юм байна гэдгийг 100% баталж өгч чадна гэсэн. Окей. За мөн л адилхан дараагийн candle нь ийм байх ёстой. За энд мөн адилхан дараагийн candle бол улаан л байх ёстой гэсэн. Окей. Тэгээ хамгийн гол нь доороо rejected биш. За ийм байгаа тохиолдолд resistance дээр ойлоо гэж 100% үзэж болно. Нэг нь ойлтын candle, нөгөөх нь баталгааны candle, баталгаажуулалтын candle байх ёстой. Окей. За ойлт бол ингэж явж байгаа. За тэгвэл дараагийнх нь хөдөлгөөн бол мэдээж бидний дараагийн харах ёстой хөдөлгөөн breakout. За resistance-ийг breakout хийлээ гэж хэзээ үзэх юм бэ? За resistance-ийг ерөнхийдөө breakout хийлээ гэж үзэхийн тулд ер нь хизээч weak-ээр бол breakout хийлээ гэж үздэггүй. Weak бол юу илэрхийлж байгаа вэ гэхээр ерөөсөө тэр зоон дээр цохигдсон гэдгийг илэрхийлдэг зүйл байгаа. Тэгэхээр хизээ breakout хийлээ гэж үздэг вэ гэвэл тухайн resistance-ийг дээш нь бүтэн ногоон candle биеэрээ эвдэж гараад гадаа нь биеэрээ хаагдсан тохиолдолд энийг breakout гэж үздэг. Одоо биеэрээ гадаа нь хаагдсан тохиолдол тийм ээ. Энэ бол breakout мөн. За гэхдээ breakout-ийн candle маань мэдээж адилхан дээрээ том weak-тэй байж болохгүй. Хичнээн ногоон candle боловч дээрээ том weak-тэй байх юм бол энийг breakout candle гэхэд хэцүү. Энэ бол ерөнхийдөө дараагийн удаа буцаад ногоон улаан candle гарах боломжтой хөдөлгөөн буюу энэ улаан candle гардаг энэ хөдөлгөөнийг хэрвээ та нар өмнөх хичээлээс санаж байгаа бол энэ бол fake out буюу ерөөсө дөнгөж сэтэлж гарангуутлаа failed буцаад ороод ирж байгаа хөдөлгөөн маа штэ. Энэ бол fake out хөдөлгөөн. Окей. Гэж тооцогдно. За тийм учраас ийм дээрээ weak-тэй, дээрээ том weak-тэй ногоон candle бол биеэрээ хичнээн дээр нь хаагдсан ч breakout candle гэж тооцогдохгүй. Харин breakout candle бол биеэрээ бүтэн хаагдсан дээрээ жижиг weak-тэй байх ёстой. За нэг ийм candle байж болно те. Ер нь бол дээдлийн weak-ийн сайн ажиглаараа маш бага байгаа. Окей. Тэр маш бага байгаа шалтгаан нь юу илэрхийлж байгаа вэ гэх юм бол ерөөсөө selling volume тэр хэмжээнд бага байна. Buying volume тэр хэмжээнд их байна. Тийм учраас тэр resist-ийг үнэхээр breakout хийсэн байна гэсэн утгатай. За breakout candle-ыг батлах candle мэдээж дараагийн candle ногоон candle байх ёстой. За дараагийн candle хэрвээ ногоон candle биш дээрээ том weak-тэй ногоон candle эсвэл улаан candle гарч ирээд яг ч өмнөх resist рүүгээ ороогүй ийм нөхцөлтэй хаагдах юм бол энэ ер нь бол өмнөх resist рүүгээ удахгүй орчихно гэдэг утгыг илэрхийлж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр breakout хийсний үед хийсэн гэхдээ breakout батлагдаагүй байхад selling volume ороод ирж байна гэдэг нь буцаад энэ breakout нь fail гэх маш өндөр магадaltaй гэсэн утгыг илэрхийлдэг. Буцаад breakout нь буцаад яах нь fake out эсвэл break-in болох өндөр магадaltaй гэдгийг илэрхийлдэг. За тэгэхээр ерөөсөө breakout-ийн candle-ыг өөрийг нь баталж өгдөг candle нь дахин нэг ногоон candle баталгаажуулалтын ногоон candle гарч ирэх үйл явц юм аа. Тэгжээж breakout 100% батлагдчихна гэсэн үг. Окей. За ийм breakout-ийн хөдөлгөөн байгаа. За дараагийн хөдөлгөөн бол юу байна гэхээр break-in-ийн хөдөлгөөн байгаа. За break-in гэдэг хөдөлгөөн бол ерөнхийдөө тухайн зоныг дээш нь хөдөлгөөн breakout хийчихсэн тийм ээ. За resist-ийг дээш нь breakout хийчихсэн өсөж яваа хөдөлгөөн буцаж ирээ шалгах гэж байна гэж бодъё л доо. За retest-ийн хөдөлгөөн хийх гэж байна тийм. За retest-ийн хөдөлгөөн хийхдээ үндсэн хөдөлгөөн маань хэрвээ retest-ийн хөдөлгөөн амжилттай болох юм бол тухайн зон дээрээ буцаж ирж унжахдаа буцаад bouncing candle гаргана. За bounce candle-ыг дахиж тайлбарлах шаардлагагүй бах. Bouncing candle бол ихэнд тайлбарласан candle-ууд байгаа. Bounce candle гаргана. Тэгтээ support-н дээр бол bounce candle ногоон өнгөтэй гарах нь ойлгомжтой тийм үү? Яг л resist-н дээр улаан өнгөтэй гарсан учраас support-н дээр ногоон өнгөтэй гарна. За bouncing candle гарна. Bouncing candle ногоон өнгөтэй candle ямар байх хэвээр вэ? Мэдээж доороо том weak-тэй байж болно. Дээрээ том ногоон биетэй. Эсвэл бол улаан өнгөтэй биетэй мөртлөө биеэрээ тухайн спорт руу явж ороогүй тэнгүүтлээ доотлын weak нь асар том байж болно.
Ийм байлаа. Ерөөсөө buying volume илүү байна, selling volume бага байна гэдгийг илэрхийлсэн. Тэгээд тэр support руугаа биеэрээ явж ороогүй ийм candle байх хэрэгтэй. За ингээд bounce хийгээд амжилттай болох юм бол энэ бол retest амжилттай боллоо гэдэг тохио. Гэхдээ мөн л адилхан retest-ийг баталгаажуулах candle нь баталгаажуулах дараагийн candle нь ногоон candle байх ёстой. За тэр ногоон candle маань бүтэн ногоон candle байх ёстой. Мөн л адилхан retest-ийг баталгаажуулахын тулд тэр ногоон candle маань дээрээ том виктэй, доороо жижиг биетэй байж болохгүй. Хэрвээ тийм байгаа тохиолдолд retest баталгаажаагүй гэсэн үг. Энийг юу дагуулдаг вэ гэхээр retest амжилтгүй болоод буцаад доошоо яг нь хөдөлгөөн маань фейклээд ороод ирэх бүрэн боломжтой гэсэн. Окей. За retest-ийн хөдөлгөөн. За тэгтэл retest-ийн хөдөлгөөн ерөөсөө угаасаа анханасаа ийм ч юм хийхгүйгээр амжилтгүй болоод зүгээр л анханасаа ингээд retest хийх гэж ирсэн хөдөлгөөн маань доошоо ингээд яваад ороод ирвэл яах вэ? Энэ бол break-ийн хөдөлгөөн. За break-ийн хөдөлгөөн бол ерөөхдөө тухайн resist-ийг эвдэж гарсны дараа ирж байгаа хөдөлгөөн байгаа. За тухайн resist-ийг эвдэж гарсны дараа ирээд шалгалт амжилттай болвол retest, шалгалт амжилтгүй болоод буцаад ороод ирвэл break-ийн болчихж байгаа тийм ээ. Тэр буцаж орж ирж байгаа гэдэг шинж тэмдгийг бид нар яаж мэдэх вэ гэхээр энэ дээр харагдаж байгаачлан тухайн support руу яаж ийн том улаан candle яваад ороод ирж байна тийм үү. За тэр том улаан candle маань биеэрээ тухайн support-ын дотор тал таагдсан байгаа тохиолдолд энийг break-ийн хийж үзнэ гэж. За дараачих нь fake out. За fake out-ийн хувьд бол маш энгийн. Ерөөсөө тухайн resist-ийг дээш нь эвдсэн ногоон candle гарлаа. Буцаад тэрний эсрэг улаан candle орж ирэх үзэгдэл гэсэн үг. За тэгээд тэр эвдсэн ногоон candle маань бүтэн биетэй ч байсан хамаагүй, биеэрээ гадаа нь хаагдсан байсан ч хамаагүй, буцаад улаан candle явж орж ирээд тухайн зооны дотор талд хаагдчихжил байгаа бол энэ бол fake out гэсэн. За тэгвэл мэдээж одоо fake out-ыг үржилж таамаглах боломжийг бид рүү хэлсэн. Тухайн ногоон candle маань биеэрээ resist-ийг дээш нь эвдэж хаагдсан ч гэсэн дээдлийн week нь хамаагүй том байх. Биеэрээ дээш нь эвдээд хаагдсан ер нь л том байх заяа. Ер нь л энэ тохиолдолд бид нэр шууд мэднэ. Окей, за энэ бол fake out болох юм байна. Дараагийн candle улаан гарах магадaltaй юм байна гэдэг. Окей. За энэ байдлаар ерөнхийдөө candle-ийн price action яг bounce дээр ямар байдгийг, за тэгээ retest-эн дээр ямар байдгийг, fake out-ын дээр ямар байдгийг, break-ийн дээр ямар байдгийг гэдгийг хэдүүлээ мэдж авлаа. Тэгэхээр эдгээр candlestick price action-ууд нь яах нь яг retest мөн үү, яг bounce мөн үү, яг breakout мөн үү, яг break-in мөн үү, яг fake out мөн үү гэдгийг баталж өгдөг. Тэгэхээр бид нөгөө candle-а сайтар уншиж чаддаг байх хэвээр. Нөгөө орой орол гэдэг зүйлээ сайтар мэддэг байх хэвээр гэдгийг чинь гол тэр чинь үндэс шүү гэж яриадсэн чинь одоо гарч ирж штэ тий. Candle бид нар мэдэхгүй, candle бид нар ойлгохгүй, candle бид нар уншиж чаддгүй тохиолдолд бид нар яах нь fake out-ыг хийх гэж байгааг нь өөрчлөлт таамаглах боломжгүй. Breakout-ыг бид нар breakout мөн гэж 100% батлах боломжгүй. Break-ийг бид нар break-ийг гэж батлах боломжгүй. Гэх мэтчлэнгээр ерөнхийдөө ингээд маш олон боломжгүй асуудлууд гарч ирж байгаа. Тийм учраас тэр болгоныг таньж мэдхийн тулд бид нар candlestick-ийг таньж мэддэг байх хэрэгтэй байхгүй. За тэгэд энэ бол resistance дээр үүрдэх боломжтой candle price action-ууд. За спортон дээр яг эсрэгээр штэ. Спортыг би заавал тайлбарлах бараг шаардлага байхгүй баха. Ер нь спортон дээр яг эсрэгээрээ зүгээр л за яг спортыг тайлбарлалцсан ч яах вэ? За спортон дээр ерөнхийдөө бол спортон дээр ойлт хийж болно, спортыг breakout хийж болно, спортон дээр retest хийж болно, спорт руу break-in хийж болно, fake out хийж болно гэсэн ийм хөдөлгөөнүүд байгаа. За спортон дээр ойлт хийсэн хөдөлгөөн, за спортон дээр retest хийсэн хөдөлгөөн, break-in хийсэн хөдөлгөөн, за спортон дээр fake out хийсэн хөдөлгөөн гэдэг ингээд. За энэ дээр харах юм бол спортон дээр bounce хийсэн байна. За bounce спортон дээр bounce хийсэн хөдөлгөөнийг би түрүүн тайлбарласан. Ерөнхийдөө бол ногоон өнгийн том candle гарах ёстой. Үнэлтийн дараагаар ногоон өнгийн том candle гарах ёстой. Ногоон өнгийн candle маань доороо том wick-тэй байж болно. Окей. Мөн ногоон биш улаан мөртлөө доороо том wick-тэй байж ч бас болно гэдэг энэ байдлаар. Тэгээд энийг bounce хийж байгаа мэнэ гэдгийг 100% батлахын тулд заавал bounce candle-ийн араас баталгаажуулалтын ногоон candle гарах ёстой. Хэрвээ баталгаажуулалтын ногоон candle маань дээрээ том wick-тэй байгаа тохиолдолд ерөнхийдөө баталгаажуулж чадахгүй. Ерөнхийдөө эсрэгээрээ буцаад breakout хийх магадлал илүү өндөр байна гэдэг тэр таамагийн илэрхийлдэг. За bounce-ийн хувьд ийм. За breakout-ийн хувьд бол том улаан candle байх ёстой. Том улаан candle гарч ирээд breakout хийн. Breakout-ыг баталгаажуулж өгөх ёстой candle нь улаан candle байх ёстой.
breakout candle-ийн араас хэрвээ яах нь доороо том wick-тэй улаан candle эсвэл доороо том wick-тэй ногоон candle ороод ирэх юм болвол үндсэндээ л breakout худлаа болох гэж байгаа юм байна. Дээшээ break-ийн их магадлал fake out болох магадлал маш өндөр юм байна гэж харна гэсэн үг тийм ээ. Окей. За тэгээд retest-ийн хөдөлгөөн бол яг bounce-ийн хөдөлгөөнтэй адилхан учраас тайлбарлах шаардлагагүй. Break-ийн хөдөлгөөн бол ерөөдөө спортыг эвдээд гарцсан нэлээ явж байгаад буцаж ирээд тухайн спортоо шалгах гэж эренгүүтлээ яваад орчиж байгаа. Бүтэн биеэрээ ногоон candle спортын дотор талд хаагдчихж байгаа тохиолдолд break-ийн fake out-ийн үед бол спортыг эвдээд улаан candle гарчингуутлаа буцаад ногоон candle-аар fake out хийгээд ороод ирж байгаа энэ хөдөлгөөн. Гэх мэтлэн ийм хөдөлгөөнүүд ерөөхдөө гарч ирж болно. Спорт болон resist-үүд дээр. Окей. За. Тэгэхээр энэ болгоныг үнэхээр одоо жинхэнэ breakout уу, хуурамч breakout уу, жинхэнэ fake out уу, хуурамч fake out уу, жинхэнэ break-ин мөн үү, хуурамч break-ин үү, retest мөн үү биш үү. За тэгээд bounce мөн үү биш үү гэд бүх юмыг юм бүгдийг нь candlestick-ийн өөрийнх нь price action-аар мэдэх боломжтой. Candlestick өөрөө бүгдийг нь хэлээд өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ тэр candlestick гэдэг зүйлийг яагаад уншиж сурах хэрэгтэй байсан одоо ойлгомжтой болж байна гэсэн үг. Окей. За юм байна залуусаа тэгээд ерөнхийдөө бид нэр sport resist гэдэг зүйлийг үүсгэсэн, sport resist-ийг зураа сурцсан, sport resist-ийн дээр үүсэх боломжтой хөдөлгөөнүүдийг мэдсэн. Өнөөдөр хэдүүлээ sport resist-ийн дээр тэр үүсэх боломжтой хөдөлгөөнүүд яг үүсэж гинүү худлаа юу гэдгийг яаж candle-аар нь мэдгүй буюу candle price action ямар байх ёстой байдлаар ярилцлаа. Окей. За ингээд энэ удаагийн хичээлийг өндөрлөе. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.